За өмнөх бичлэгээр бид Бурхны талаарх зөв үзэлтэй байх нь Христч амьдрал нөлөөлдөг талаар ярьсан. Нөлөөлдөг олон талбаруудын нэг бол авралын тухай ойлголт юм. Бурхны талаар зөв ойлгох үед авралыг бас зөв ойлгоно. Аврагдахын тулд бид эхлээд Бурхныг мэдэх хэрэгтэй. Бурхныг мэдэх талаар Есүс ингэж хэлсэн. Хинч эцэг Бурхны хажууд заларсан хүү Бурхныг мэдэхгүйгээр Бурхныг мэдэж чадахгүй. Бид Христийг мэдэхгүй бол Бурхныг мэдэхгүй гэсэн үг. Харин Христийг мэддэг бол Бурхныг мэднэ гэсэн үг. Яагад гэвэл тэр Бурхан эцэгтэйгээ адилхан Бурхан. Есүс Христгүйгээр Бурхныг мэдэх боломжгүй байгаа зогсохгүй. Түүнгүйгээр бид Бурхан руу очиж чадахгүй. Яагад гэвэл Христ хүний мах бодоор ирсэн. Бурхан бөгөөд тэр Бурхныг бидэнд мэдүүлсэн юм. Намайг харсан хүн эцгийг харсан. Би эцгийн дотор, эцэг миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Хүүн эцгээ бидэнд харуулсан. Хүүгүйгээр бид эцгийг мэдэж түүн рүү очиж чадахгүй. Гим нүглээсээ аврагдаж чадахгүй. Тэгвэл сүнсний хувьд юу гэх вэ? Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулгах болно. Энэ бол эцэг нь хүүгийнхээ нэрээр илгээсэн ариун сүнс юм. Тэр бүгдийг бидэнд заадаг. Матай номд агуу захирамжийн тушаал дээр Есүс бидэнд түүний тушаасан бүхнийг сахихыг хүмүүст заа гэсэн. Үүнийг ариун сүнсгүйгээр хийж чадахгүй. Ариун сүнс заах бүх зүйлийг бидэнд зааж бас сануулдаг. Эхлээд бүгдээрээ хувь хүний авралын талаар үзье. Паул ингэж хэлсэн. Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх хүүгээ Бурхан илгээжээ. Энэ нь хуулийн дор байгстыг золихын тулд бөгөөд ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм. Энд эцэг Бурхан байна. Хүү Бурхан байна. Биднийг Бурханы хүүхдүүд болгож үрчлүүлэхийн тулд хүү иржээ. Үргэлжлүүлээд ингэж байна. Та нар хөвгүүд нь мөн учраас Аава, Аав минь гэж дууддаг. Хүүгийнхээ сүнсийг Бурхан бидний зүрхэнд илгээсэн байна. Тиймээс чи цаашид зарц биш, харин хүүн юм. Хэрэв хүүн юм бол Бурханаар дамжин өв залгамжлагч нь ч бас мөн. Энд Бурханы сүнс бидэнд хүүд итгэх итгэлийг өгч байна. Тэгснээр бид царц биш, харин Бурханы хүү болж байна. Чуулганы эцгүүд тэр тусмаа Иринэгээс эхлээд аврал ба чөлөөлтийг ярихдаа бид Бурхантай адил болно гэдэг утгаар ярьж байсныг та нар санаарай. Гэхдээ бид нар Бурхан шиг болно гэдэг утгаар яриагүй. Хинч Бурхан шиг болж чадахгүй. Бурхан ганц л байгаа. Миний бодлоор тэд нар 2 дугаар Петр 4-дэр Петрийн хэлснийг л хийлж байгаа байх. Тэнгэрлэг мөн чанарыг хуваалцагч болно гэдэг утгаар. Түүнээс биш бид Бурханы шинж чанаруудтай болоод Бурхан гурвал биш болоод улам олон болно гэсэн санаа биш юм. Харин бид улам илүү Бурхантай адил болж гэмт дэлхийгээс улам өөр болно гэсэн санаа. Иринэ үүнийг яаж дүрсэлсэн бэ гэдгийг бид өмнө харсан. Эцэг хүүгээ илгээж хүүн махан биетэй болоод хараалыг өөр дээрээ авсан. Үхэлд хүртэл хараалыг бүрэн гүйцэд үүрсэн. Тэгээд иргэн амилсан. Тэгээд бидний зүрхийг сэрээж гимээс чөлөөлөхийн тулд хүүгээрээ дамжуулан сүнсийг илгээсэн. Гэхдээ энэ нь зөвхөн нэг талтай биш. Сүнс бидний хүүтэй нэгдүүлж бид эцэгт хүрч байгаа. Үүнийг шинжлэлийн теологч Джон Калвин ингэж илэрхийлсэн. Юуны түрүүнд бид Христ биднээс гадна байх л юм бол бид түүнээс тусдаа байна. Түүний хүн төрлөختний төлөө зовсон зовлон, авралын төлөө хийсэн бүхэнд бидэнд хэрэгцээгүй. Үн цэнгүй байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс эцгээс авсан зүйлээ бидэнтэй хуваалцахын тулд тэр биднийх болж бидний дотор нутаглах хэрэгтэй болсон юм. За тэгэхээр Христ эцгээс авсан бүхнээ аваад энэ дэлхийд ирсэн. Гэвч хэрэв тэр бидний гадна байх юм бол ямар ч нэмэр байхгүй. Бид Христтэй нэгдэх хэрэгтэй. Тэгвэл бид яаж түүнтэй нэгдэх вэ гэхээр тэр үргэлжлүүлээд ингэж байгаа. Дүгнэн хэлэхэд Христ биднийг өөртөө ариун сүнсээр бат найдвартай холбон нэгтгэжээ. Өөрөөр хэлбэл гурвуулаа бидний авралд оролцдог гэсэн үг. Ариун сүнс биднийг Христтэй нэгтгэж өгдөг.
Тэгээд зогсохгүй Бурхны тухайн онол сургаалын дагуу гурвын гурван бодгалууд бүгд адил шинж чанар, адил хүслийг хуваалцдаг. Нэгэнд нь хамаатай зүйлс, нөгөөдөгт нь ч хамаатай гэсэн утгатай. Хэрв энэ үнэн бол гурвын гурван хүн хамт ажилдаг гэсэн үг болно. Тэд адил хүсэлтэй гэсэн үг. Хэрв тийм бол Бурхан биднийг аврах хүсэлгүй байхад Есүс биднийг аврах гээд гуйж гувшиж байгаа гэсэн дүр зураг байх боломжгүй гэсэн үг. Харин эцэг Бурхан биднийг аврахын тулд хүүгээ илгээсэн. Тэд хамтдаа хүүгээр нь дамжуулж эцэгт хүрэхэд туслуулахаар ариун сүнсийг илгээсэн байх нь. Гуруулаа авралын ажлыг хамт хийдэг. Биднийг хүлээж авахдаа Бурхан дуртай байдаг. Бидний нүглийг уучлахдаа Бурхан дуртай байдаг. Хүүгээ хүн болгож бидний төлөө өгүүлсэн ч түүний таалалд нийцсэн. Гуруулаа адилхан өршөөнгүй шинж чанартай, гуруулаа адилхан хайрынхаа улмаас адилхан нэгүслийг бидэнд үзүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. За энэ бүхэн хувь хүний авралтай холбоотой хэсэг байлаа. Гэхдээ аврал зөвхөн хувь хүнд хамаатай биш. Энэ Христ дотор түүний бие буюу чуулган болон өөр хоорондоо нэгдсэн хүмүүст хамаатай. Бид ганцаараа л Есүстэй харилцаатай байх биш, харин биеийн хэсэг болж түүнтэй холбогддог гэж бичээс заадаг. За тэгвэл энэ хамтын авралын талаар бичээс юу гэж байна вэ? Эфес номд Паул ингэж хэлсэн. Тиймээс аль нь бид бүгд нэг сүнсэнд Христээр дамжин эцэг өөд очих замтай болжээ. Тэгэхээр сүнс бидний хүүгээр дамжуулаад эцэгт хүргэдэг гэж байна. Энд аль буюу бид гэж байгаа нь хэн бэ? Тэгэхээр та нар цаашид гадныхан болон цагаач хүн бус. Харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурхны гэр бүлийнхэн юм аа. Та нар элч нар ба иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө булангийн чулуун ажээ. Түүний дотор бүх барилга холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Бид гэдэг нь чуулган юм. Тэгээд чуулганд юу тохиолдож байна вэ? Ариун сүм болон байгуулагдаж байна. Хуучин гэрээнд сүм ямар ач холбогдолтой байсан бilé? Бурхан өөрийн хүмүүс дунд орших газар нь сүм байсан. Тэгээд Паул өргөжлүүлээд та нар ч гэсэн сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна. Тэгэхээр аврал нь зөвхөн хувь хүнийх биш, харин хамтын аврал байх нь. Чуулган бол Бурханы орших газар байх нь. Тэгээд өмнөхтэй адил хэв маяг дахиад харагдаж байна. Сүнс бидний Христ дотор Бурханы орших газар болгон байгуулж байгаа. Газар дэлхий дээрх Бурханы сүм одоо хүмүүсийн бие чуулган болжээ. Үүнийг ариун сүнс байгуулдаг. За тэгэхээр бид яаж аврагддаг тухай, бидний авралт гурвал бүгдээрээ оролцдог тухай бичээс өгүүлж байгаа. Авралын талаар зөв ойлголттой байхад энэ их чухал юм. Яагаад гэвэл бид Христтэй хувийн харилцаатай байхын тулд л аврагдсан. Тэгээд л болоо гэж бодоод байдаг. Хүүгээр дамжуулж Бурханд очдог. Энэ ажлыг сүнс хийдэг гэдгийг мэдэхгүй яваад байдаг. Авралт зөвхөн зөвтгөл хамаатай биш, ариусгал бас хамаатай гэдгийг санах хэрэгтэй. Тийм учраас таны ариусгалд чуулган зайлшгүй чухал. Учир нь ариусгал зөвхөн Бурхан та хоёрын дунд болдог юм биш. Ариусгал чуулганы агуулгын хүрээнд явагддаг. Чуулганы орчин нөхцөл дотор ариун сүнсний үр жимсийг гаргаж өсөлт, өөрчлөлт явагддаг. Хүн өөртөө төвчээртэй байна. Өөрийгөө хайрлахдаа бол асуудалгүй. Харин бусдыг хайрлаж төвчих тал дээр өсөх хэрэгтэй шүү дээ. За ингээд Бурхны талаарх онол сургаал нь бидний авралд ямар чухал болохыг бид харлаа. Бид бусдад зааж, бусдыг Христ рүү дагуулах үед Бурхны талаарх өнгөц ойлголт тус болохгүй. Бидний өөрсдийн авралын талаарх ойлголт нь ч нэмэр болохгүй. Бидэнд Бурхныг Библийн дагуу илүү тод, томруунаар харах хэрэгцээ байна.